биогеочноц хичээлийн хүрээнд бэлтгэгдсэн агуулга дэмжих бичлэг хичээл нэгийг танилцуулж байна. Энэ хичээлийн сэдэв газар зүйн бүрхөвчийн хувьсал, газар зүйн бүс бүслүүрийн талаар судалнаа. За бүгдээ зургийг сайхан ажиглаарай тийм ээ. Төлөвлөхий гэд бид нар энэ манай гариг дээр яагаадын хөрс ургамал амьтны тархалт бүр янз бүр ялгаатай байт юм болоо. Өөрөөсөө таамаглалыг дэвтэр дээрээ бичээрэй. За газар зүйн бүс болон газар зүйн бүслүүр хоёр маань юугаар ялгаатай байдаг вэ? Яагаад ийм ялгаатай зүйлсүүд үүсдэг вэ гэхээр за нэгдүгээр дэлхийн хэлбэр маань бөөрөнхий хэлбэртэй байдаг. За бэлтгэхийн хэлбэр бөөрөнхий учраас за дэлхийн тийм одоо гэрэл энергийн их үүсвэрлэх нарны цацрагийн тусгалын хэмжээ маань дэлхийн гадар дээр ирэхтэй харилцан адилгүй байдлаар тусдаг. За нарны цацрагийн хэмжээ экватор болоод матар мэлхийн замын хооронд бол 90 градусын өнцгөр тусдаг. За түүнээс бусад хэсгүүд бол ерөнхийдөө нарны их тусгал ерөнхийдөө 90 градусын өнцгөр бол тусдаггүй байна. Энэ нь өөрөө дэлхий дээр тийм одоо газар зүйн бүслүүр үүсэх үндсэн нөхцөлийг бол бүрдүүлдэг байна. За газар зүйн бүслүүрийн хувьд тийм одоо аваад үзэх юм бол экваторын бүс, за тропикийн буюу халуун бүс, за тэгээд сэрүүн бүс, туйлын бүс гэсэн үндсэн бол 7 бүслүүр байдаг. Эдгээр 7 бүслүүрийн хүрээнд бол завсрын бүслүүр гэдэг ингээд 6 бүслүүр үүсдэг. Ингээд нийтдээ газар зүйн бүслүүрээр бол ингээд 13 бүслүүр бол үүсдэг. Эдгээр бүслүүр тус бүр нь өөрөө тундас болоод одоо хурд чийг болоод температурын хувьд бол ялгаатай байдаг байна. Газар зүйн бүслүүр гэдэг нь өргөргийн дагуу дэлхийг ороож байгаа одоо дэлхийн бүрхөвчийг бол бид нар газар зүйн бүслүүр гэж хэлдэг байна. За газар зүйн бүслүүр болгоно тийм ээ одоо агаарын масс бол ялгаатай байдаг. Энэ нөрөө чийг болоод температурын тийм одоо гомор бол ялгаатай байдаг байна. Мэдээж хой тагстаа илүү тийм одоо хуурай газрын талбай хэмжээ их байдаг. Өмнө тагстаа далайн талбай хэмжээ их байдаг. Нөрөө энэ газар зүйн бүслүүрүүд дэлхийн хойд өмнөд тагсад тийм одоо ялгаатай байдлаар үүсдэг. Бол хамгийн гол нөлөөг бол үзүүлдэг байна. За энэ зэрэг дээр тийм одоо экватор үндсэн газар зүйн бүслүүрүүдийн зургийг харуулсан байна. За ингээд экваторын бүс, экватор орчмын бүслүүр, за тэгээд халуун орны, дулаан орны, сэрүүн, туйл орчмын туйл ингээд нийтдээ 13 бүслүүрийг тийм одоо тархалтыг бол ингэж ялгаж харуулсан байна. Эдгээр бүслүүрүүдийн маань хил цаг бол тийм одоо өргөргийн дагуу ингэж үүсэж дэлхийг тойрж тийм одоо бүслүүр байдлаар үүсгээрээ онцлогтой байдаг. Ингээд бүгдээрээ зураг харж байгаа тийм ээ одоо үндсэн болоод завсрын бүслүүрүүдийг бүгднийг одоо тохирох дугаарын дагуу бол нэрлэж бичнэ. Эхний даалгавар ахна. За хоёрдугаар нь газар зүйн бүс гэж тэгвэл юу хэлэх вэ? Газар зүйн бүслүүрээс юугаар ялгаатай вэ гэхээр газар зүйн бүс гэдэг нь чийг дулаан хөрс ургамал амьтны аймгаараа ойролцох газар нутгийн нийтлэг бол хэлдэг. За ингээд газар зүйн бүс нь өөрөө зөвхөн бүслүүрийн хүрээнд зөвхөн хуурай газар дээр үүсдэхээрээ онцлогтой байдаг. За энэ газар зүйн бүс нь өөрөө тэр нэг бүслүүрийн хүрээнд хэд хэдэн бүсийг бол тийм одоо ялгаж үздэхээр онцлогтой. Тэгээд газар зүйн бүсийг голчлон тухайн тийм одоо бүсэд ургаж байгаа ургамлын тийм одоо хэв шинжээр нь бол голлож ангилт нэрлдэг одоо юм онцлогтой байна. За энэ тийм ээ дэлхийн ойгтол тийм ээ одоо олон экваторын чиглэг мөнх ногоон ноён бүс. За тэгээд тийм ээ одоо сэрүүн орны навчид болон тийм ээ одоо шилмөөс ойн гэдэг ийм байдлаар бол ойн бүсийн хувьд бол ялгаатай байдлууд үүсэж байгаа юм. За ингээд мэдээж яг газар зүйн бүс болгон тийм ээ одоо хөрсний үржил шим болоод зузааны хэмжээ бол ялгаатай байгааг бол эдний зургуудаас харж байгаа юм. За ингээд энэ экваторын бүсээс аваад тийм ээ одоо хойд туйл хүртэл үүсэж байгаа хуурай газар дээр үүсэж байгаа газар зүйн бүсүүдийг одоо аваад үзэх юм бол за энэ тийм ээ экваторын чиглэг ойн бүс, за тэгээд саван болон цэрэг ойн бүс, хагас цөлийн ба цөлийн бүс, за ойд хээр болон хээрийн бүс, дулаан орны мөнх ногоон ойн бүс, өргөн навчид ойн бүс, хойлмог ойн бүс, тайгын бүс, туундрын бүс, за арктикийн цөлийн бүс гэсэн ийм газар зүйн бүсүүд үүсдэг. За ингээд ерөнхийдөө экваторын чиглэг ойн бүсүүд ерөнхийдөө тийм хөрсний зузаанд хамгийн зузаан үеийг бол тийм ингээд хэсэг үүсгэж байгаа бол за ингээд хагас цөлийн бүс ерөнхийдөө тийм хөрсний зузаан бол маш багасаа. За ингээд арктик бол энэ цөлийн бүс ингээд бол хөрсөн тийм одоо хөрсөн бүрхөвчгүй хэсэг бол харагдаж байгаа юм. За ингээд энэ дэвтэр тийм одоо
газар зүйн бүсүүдээр одоо хөрсний зузаан үе давхарга ямар ялгаатай байгаа үедээ энэ зургаас харж байгаа хэрнэ. За ингээд Арктикийн цөлийн хэсэг маань өөрөө тийм одоо чулуун хөрсөн бүрхөвчгөө одоо тийм одоо юм мөсөн бүрхөвчээр бүрхэгсэн хэсэг байгаа гэдэг. За Евразийн хойд хэсэг, за тэгээд Гренландын арал, за тэгээд энэ Хойд Америкийн хойд хэсэг Гренланд, за тэгээд Евразийн хойд хэсэг энэ Оросын хойд хэсгээр тийм одоо Арктикийн цөлийн бус бол үүсэж байгаа. Бид нар зурган дээрээс тархалтыг нь харж байгаа хэрнэ. За дараагийнх нь тундрын болоод ойд тундрын бус, за энэ Хойд Америкийн хойд хэсэг, за ингээд Европ болон Азийн хойд хэсгээр за ийм хэсэг гэж байна тийм ээ. За энд болохоор тийм ээ одоо шилмэс болоод жижиг навчид ойгоор дамжиж ойд тундрал үргэлжилдэг. За температур нь хас 30 градус, өвөлдөө хас гараас хас 40 градусын хооронд. За хамгийн дулаан сард бол нэмэлт 5 градусаас илэрдэггүй. За энд бол тийм ээ одоо Арктикийн цөл баг тийм ээ одоо ургамалгүй байдаг бол Антарктид бол тийм ээ хаг хөвд болно ордог бахнэ. За тайга болон шилмүс тайм бас гэдэг тийм урагшаага Канадын хэсэг, за ингээд Скандинавын хойг, за ингээд тийм одоо Сибирь орчимд бол тархаж байгаа харагдаж байгаа хэрнэ. За энэ тийм ээ одоо температур болоод чигийн ялгаа бол ялгаатай. За Хойд Америкт бол тайгыг бол ийм вариолын ой гэж нэрлэдэг бахнэ. Тархалтыг нь аягүй сайн ажигласан гаргасан. За ингээд холимог болон өргөн навчтай айн бүс. За Европын хэсэг, за Зүүн Азийн орнууд харагдаж байгаа хэрнэ. За энд дундаа температур нэмэх 16-аас 24 градус, өвөлдөө 16-аас 8 градусын хооронд байдаг. Тунцны хэмжээ нь ийм. За өргөн навчт оолгоолн тархдаг бахнэ. За дараагийнх нь ойд хээрийн болон хээрийн бүс. Дотор нь бид нар ойд хээрийн болон хээрийн саваны ба сирэг ойн бүс гэж дотор хоёр ангилдаг бахнэ. За Хойд Америкийн тийм ээ одоо Америк, за Бразил, за тэгээд Африкийн тийм ээ өмнөд олон хойд хэсгээр Сахарын цөлөөс урагшаага. За ингээд Монгол орн, Дундад Азийн орнууд, за ингээд Австралийн захаар бол энэ ойд хээрийн болон хээрийн бүс тархаж байгаа. За ингээд дулаан орны мөнх ногоон ойн бүс, газар дундын тэнгисийн нэргээр Африкийн тийм одоо хойд хэсгээр, за өмнөд хэсгээр, Австралийн өмнөд хэсгээр, за энэ Америк өмнөд Андын нурууны баруун хэсгээр тийм одоо ингэж үүсэж байгаа хэрнэ. Сэрүүн ба халуун орны хагас болон цөлийн бүс. За Сахарын цөл, за Калахар Намибын цөл, Атакамын цөл, Арабын цөл тийм ээ одоо Төв Азийн ихэлсэн цөлүүд, Австралийн ихэлсэн цөл гэх мэт газруудаар тийм ээ одоо энэ бол газар зүйн бүс бол үүссэн байгаа хэрнэ. За саваны болон сирэг ойн бүс болохоор за Сахарын цөлөөс урагшаах газруудад, за Африкийн, Австралийн хойд хэсгүүдээр за ийм саваны болон сирэг ойн бүс бол тархдаг бахны. За жилийн дундас температур нь 16-аас 25 градус. За ингээд саванд бол тийм ээ өвслөг урмал ихтэй том өндөр модул ургадахаар бол онцлогтой бахны. За ингэсэл бол одоо тропикийн чиглэг ойн тархалтын болоод экваторын чиглэг ойн тархалтын бүс нутгийг бол энэ хоёр зурган дээр бид нар тархалтыг нь харж байгаа хэрнэ. За эдгээр маань өөрөө бүгд тийм ээ чиг болоод тийм температураас ялгаатай байдлаар амьтан ургамлын бүлгэнд бол тийм одоо ялгаатай байдаг. За амьд организм болон тэдгээрийн амьдралын орчныг хоорондох харилцан холбооны нэгдийг болохоор экосистем гэж нэрлэдэг. За энэ экосистем нь өөрөө тийм ээ байгалийн бүс болгоноор бас тодорхой хэмжээний ялгаатай байдаг. Энэ инфографик дээр харуулж өгсөн байна. За саван болон халуун орны цөлийн ялгаатай байдлыг харуулсан зураг харагдаж байна. За хагас хуурай болон цөлийн экосистем. За бүгдээрээ эдгээр зургуудыг ажиглаад за хүснэгтийг бүглэх дасгалыг бол хоёр дахь даалгавар болгож хийх нэ. За тэгээд өөрийнхөө бүгэлсэн дасгал даалгаврыг энэ хүснэгтийн дасгал даалгавартай харьцуулаад дүгнэлт хийнэ. За анхаарч судалсан хүмүүстүүдэд баярлалаа.